Сайн байцгаана уу? Soulite 9. За өнөөдөр нэг ойрын үед маш их анзаарагдаад байгаа чухал зүйлийг сануулахар шийдлээ. Яг одоо дэлхийд дахныг айдаст давтуулаад байгаа үйл явдлын цаана биднийг айдаст давтуулж доогуур давтамжид байлгах гэсэн сүрэг энергийн бодлого нуугдаж байгаа. Бидний цаг хугацаа, энерги, анхаарал бидний ирээдүйг бүтээж байгаа тийм үү? Тэгвэл хэрвээ бид бүх анхаарлаа зөвхөн дэлхийд дахинд болж буй дайн дажин хагцал зовлонд хандуулад байх юм бол юу болох вэ? Бид тэр өгч буй анхаарал айдсаараа сүрэг энергийг улам дэлгэрүүлж хооллож байгаа. Тийм учраас өөрийгөө эерэг зүйлсээр хүрээлүүлээрэй. Энэ болж буй бүхэн нэг л мэдэхэд дуусах болно. Яагад гэвэл дэлхийд дахин үүнийг хүсэхгүй байгаа. Таны гаргаж буй эерэг энерги бүхэн энэ бүхнийг зогсоох хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг санаарай. Цаг үе ороо босгоо мэд санагдах тусам өөрийгөө эерэг байлгах гэж хичээгээрэй. Ингэхдээ хамгийн түрүүнд өөрийн сошиал орчноо цэвэрлэх хэрэгтэй. Сүрэг мэдээллийг өөд өрөөгүй цацаж байгаа мэдээллийн сувгуудыг дагхаа болох. Үргэлж сүрэг зүйлийг хуваалцдаг хүмүүсийг дагхаа болох. Таны хажууд үргэлж сүрэг зүйл ярьж хамтдаа хямрахыг хүсдэг найзууд байвал энэ бичлэгийг үзүүлэх. Тэгээд хамгийн чухал нь таныг аз жаргалтай болгодог тэр зүйлсийг өдөр бүр хийх. Анхаарал, цаг хугацаа, энерги өөрийн авьяас бэлэг болон дотоод амар амгалангаа нэмэгдүүлэхэд зарцуулах. Хэрвээ та надад тийм авьяас бэлэг хийхийг хүссэн зүйлс байхгүй гэж бодож байвал яг одоо цаас балгаваад өөртөөгөө 30 минут суугаад юу хийж үзвэл сэтгэлд нь гэгэлзэж догтлох юм шиг байна. Тэр зүйлсийг бичээрэй. Магадгүй би бүжиглэж үзмээр байгаа байж магадгүй. Магадгүй би теннис тоглож үзмээр байгаа байж магадгүй. Магадгүй би хүнд тустай нэг програм биччихмээр байгаа байж магадгүй. Хэрвээ таныг сэтгэл догтлолоо дагахад тань мөнгө гэдэг энерги саад болж байгаа юм шиг санагдаж байвал өнөөдөр та интернетийг ашиглаад асар их зүйлийг үн төлбөргүй суралцах боломжтой гэдгийг санаарай. Хэрвээ бид өөрсдөө цаг гаргаж өөрийнхөө аз жаргалыг эрэлхийлэхгүй бол өөр хинч бидэнд тэр эрх чөлөөг олгохгүй илээ.